Hello, everybody. This is your program Talking to the President, and today we have a special guest. His name is Munk Erdene. He is from Mongolia, and also we have Miss Ganse for the translation about this interesting topic, social entrepreneurship. Okay, our first question will be, what can you add in the achievements of foundations, NGOs, and civil associations to achieve their goals? Тэгэхээр таны оруулах хувь нэмэр юу байх вэ энэ тал дээр гэж байна. Юу гэхээр одоо энэ сайн дурын байгууллагууд те одоо NGO тэгээд сангууд байна. Тэгээд одоо орон нутгийн жижиг. Тэгэхээр Монгол улсад ер нь төрийн бас байгууллагууд бол өсгөн байгууллагуудад бас баггүй хугацаанд өнгөрч байна. Үйлдвэрчний нэвлэлийн байгууллага гэхэд 80-90 жилийн түүхтэй юм байж байгаа. Тэгэхээр энэ байгууллагуудыг цааш нь улам хөгжүүлэхэд бол эрх зүйн орчин бүрдүүлэх заашгүй шаардлагатай байгаа. Тэргүүр нь хийх ажил. And in Mongolia, recent years, there are developing the NGOs in my country, and also we have to do the legal behavior. Legal environment. Implement the policy to this section. Because it's new. Yeah. Okay. Would you like to add a little bit more about that? Yeah. He can add a little bit more about that. Эрх зүйн орчноос гадна энэ олон нийтийн байгууллага сан төрийн байгууллагуудын чадахжуулах асуудал бий. Нэгсэндээ тэнд ажиллаж байгаа ажилтнууд ур чадварыг дэвшлүүлэх асуудал. And also we have to improve the education of that section's employee. I see. Нөгөө асуудлаас гадаад дотоод харилцааг бас улам бэхжүүлэх, хөгжүүлэх, олон улсын түвшинд бас гарах юм шаардлага тавьж байгаа. We have to improve also the foreign cooperation. Төрийн бас байгууллага бол дотроо хоёр янз байдаг. Нэг нь гишүүдэд үйлчилдэг, нөгөөх нь нэгэнд үйлчилдэг. There are two kinds of NGOs in Mongolia, and one of it is to serve the public. One of these is to serve the members. Тэгэхээр гишүүдэд үйлчилдэг төрийн бас байгууллагууд бол гишүүдийн эрэлт хэрэгцээг мэдрэх, судлах, түүн тулгуурласан үйлчлэгийг үзүүлэх шаардлага тавигддаг. Also, we have to analyze and to members what the needs and what the education level. I see. Тэгэхээр энэ бүгд дээр тулгуурласан үйл ажиллагаа бас бид бүгдийн зүйлс хийх шаардлагатай гэж мэдэж байгаа. We have to implement it through the policy. Okay, great. So, how to instill values, reduce poverty, reduce social problems within the reality of your country? Тэгэхээр одоо нийгмийн асуудлуудыг те одоо хэрхэн шийдвэрлэх одоо энэ тулгарч байгаа бэрхшээлүүдийг багасгах талаар танаа одоо улс орны байгууллагууд юу гэдэг вэ? Тэгэхээр яг зөв нь олон нийтийн тулгарсан асуудлыг шийдэхийн тулд төрийн бас байгууллагууд төрийн тодорхой чиглэлийг шилжүүлэх ажил хийгдэж эхэлсэн. Энэ бол нэлээд томоохон ахиц гэж бид мэдэж байгаа. Okay, some responsibilities of the state government we are now going to transfer to these NGOs or social entrepreneurs. Oh, I see. Тэгэхээр энэ төрийн чиглэлийг төрийн бас байгууллага шилжүүлж авснаа нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ төрийн бас байгууллагуудаас хариуцлага гэдэг юм хүлээх заашгүй шаардлага тавигдаж байгаа. So this process, the government will have a less responsibility, but that social entrepreneurs have to also have responsibilities and a high level. Oh, great. So it's going to be related with the government, directly from the government to the NGOs. Yeah. Okay, great. Once you have these all policies settled down. Yeah. Okay, great. What is the central problem that afflicts the social entrepreneurs? Тэгэхээр төрийн одоо энэ төрийн бус сайн дурын байгууллагуудад одоо тулгарч байгаа гол асуудал, хамгийн чухал асуудал нь юу болж байна? Олон нийтийн болон төрийн бус сангуудын хувьд бол санхүүжилтийн асуудал хамгийн тулгымц асуудал байдаг. Хөрөнгө ханаас босгох уу, босгосон хөрөнгө хэрхэн зарцуулах уу,
гэдэг асуудал дээр бол тулгуур асуудал бол энэ дээр л Fundraising is the main problem in this situation. The fundraising is very difficult to that social entrepreneurs, NGOs. They have to find that financing event гэж өгдөг үү Монгол дээр. санхүүжилт их өсрөх төрөл гэж байна. Finance. They have to find financing, how to finance their social entrepreneurs. The public is helping them or not Mostly much? the businessmen and business organizations, I see. Mongolian top business organizations. So reputation help is them. building up. Yeah. Okay, great. What is the central problem? I would like to ask you this. What strategies should be put into practice on these issues? Ямар одоо стратеги баримтлах вэ одоо яг энэ дадлага Тэр яг төрөөс байгууллага олон нийтийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагааны чиглэлд нийцүүлсэн стратеги бол засгийн газраас барих нь зүйтэй гэж үзэж байгаа. За үүний нэг жишээ бол хамгийн тэргүүн ээлжинд 11 он багтааж төрийн тодорхой чиглэлүүдийг төрийн бас байгууллага шилжүүлэх юм стратеги чиг баримтлах барьж байгаа нь бол бас бидний зүгээс өгсөн үлээсэн юм үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Okay. As I said, that government transferring to NGOs some of their responsibilities. It is the good policy for that entrepreneurs. It has to be finished before the 2011. Oh, great. Coming The up. government planning now. Coming up, no? Yeah. Okay. Great. Today in the program, talking to the president in Washington, D.C., we have Munk Arden and Mrs. Gausset. Thank you very much to help us to translate these important topics. Thank you to you, sir. Thank you. To enjoy with us. Thank you very much. Great.